боломж. Эдгээр үгс тархинд юу бүтээдэг гэж үзэл бодлоо өөрчлөх хүчийг бүтээдэг. Сэтгэлийн эрүүл мэндэд тань анхааран туслах, амьдралын өчиг нэвтрүүлэг эхэлж байна. Гэрүүлэр радио 104.5 сонсогч танд амьдралын өчиг сэтгэл зүйн нэвтрүүлгийг хүргэхэд бэлэн болсон байна. За энэ удаагийн нэвтрүүлгүүд маань бас гоё онцгой байгаа. Яагаад гэвэл хариу нэгтгүй хайрын баяр болоход 8 хоног үлдсэн байна. Тэгээ хүн болгон бас 12 дугаар сард ихэнхэн дуртай байдаг. Яагаад гэвэл гоё зул сар, шинэ жилийн холбогдолтой гоё уур амьсгалууд, бас жилийг дүгнэх ингээ ярилцлагууд гэд бас гайхалтай сар байдаг. Тэгвэл өнөөдөр бас бид нар энэ онцгой өдөр өсвөрийнхэнтэйгээ ярилцахаар бэлэн болсон байна. За та хоёртаа өдрийн мэнд хүргэе. Өдрийн мэнд. За өнөөдөр бидэнтэй хамт ярилцахаар манай 11-р ангийн сурагч Ингүүн, Амин Эрдэнэ хоёр маань ирсэн байна. За хэрвээ та магадгүй бидний нэвтрүүлгийг тогтмол сонсдог бол манай хоёр 2 сард нэг удаа ордог тийм ээ. За одоо ороод бүр жил гарав. Би нөгөө эпизод тоолсон чинь бүр манай хоёр ч ороод бараг 2 жил болж байгаа юм л шин. Оо 2 жил болсон. Ингүүнийг бол 2 жил болцсон л. Оо за. Амин Эрдэнэ болохоор 2 жил болоход 2-3 сар л тутайл. За өнөөдөр болохоор бид гурвын ярилцах сэдв болвол гэр бүл бидэнд хэрхэн нөлөөлдөг вэ гэх. Өсвөрийнхэнтэйгээ ер нь гэр бүлийнхэн талаар ямар мэдрэмж, сэтгэгдэл, бодол бас талархал байдаг юм бэ гэдэг зүйлийн тухай өнөөдөр ярилцъя гэж бодож байна. За тэгээ хэрвээ сонсогч та магадгүй манай нэвтрүүлгийг бас үзхийг хүсэх юм бол Гэрүүлэр радио 104.5 фэйж хуудаснаас бас лайв шуудаар үзэх боломжтой байгаа шүү. Яг одоо тантай хамт найруулагч Мэнцүү, хөтлөгч сэтгэл зүйч гэрлээ миний би хамт ярилцах болно. За гэр бүл гэхээр ингээ хүмүүст ингэдэм юм байна. Зарим хүмүүст бол ингээ гэр бүл гэхээр айгүй гоё мэдрэмж төрдөг, дулаахан, хамгийн ингээ ойр мэдрэмж төрдөг хүмүүс нэт юм байна. Зарим хүмүүсийн хувьд болохоор бас яг тийм байдгүй юм байна. За тэгэхээр гэр бүл гэдэг үгийн тухай эсвэл гэр бүл гэдэг одоо зүйлийн тухай ингээд сонсохоор ямар бодол төрж ийн эерэг юм уу сүрэг юм уу гэдгээс нь хамаарат тухайн хүмүүс тэр одоо хүнд ямар зүйл өгсөн бэ гэдгээс шалтгаалж байгаа гэсэн. Жишээлбэл чамд ингээд магадгүй гоё дурсамж бүтээж өгсөн бол чи гэр бүлийнхаа тухай бодохдоо ихэвчлэн гоё тааламжтай тухтай байх бах тий. Эсвэл гэр бүлийнхэн эсэргээрээ чам тиймч гоё одоо үг хэлдэггүй эсвэл дэмждэггүй тийм ээ жоохон тааламжгүй дурсамж бүтээсэн байх юм бол магадгүй энэ үгийг сонсвол бас тийм таатай байхгүй байх гэж бодож байна. Тэгэхээр гэр бүлийн ийм чухал юм бол өсвөрийнхний хувьд бол ямар байдаг юм болоо. Тэгээ миний мэдж байгаагаар өсвөр насндаа хүүхдүүд чинь гэрийнхэнтэйгээ илүү ойрхон байдаг лөө, найзтайгаа илүү ойрхон байдаг лөө. Найзтайгаа. Тэрний шалтгаан нь юу юм бол? Яагаад гэр бүлээсээ арай жоохон холтсон найзуудтайгаа илүү ойрцсон тэрний ингээд цаад зүйл нь та хоёрын маань бодлоор томчууд бол зөндөл ярьдаг л та энийг. Аминад санал байна уу? Би болохоор гэр бүлийнхэнтэйгээ ойрхон гэж хэлцвэл. Тийм үү? Гэхдээ ер нь би найзтай байх гэж үзсэн ч гэсэн яг үндэ ингээд амар одоо юу гэдгийг жож хийж үздэг гэх юм уу? Ер нь ингээд итгэхгүй. Манай ингүүнээс бусна. Тэр нь ер нь бол гэр бүлийнхэнтэй ярангуут ингээд за гэх нэг харилцаж чаддаг. Яг ингээд хүүхдүүдтэй одоо зөвөр өөр хүүхдүүдтэй ярих гээл найзтай болох гэхээр л нэг цаанаасаа ингээд нэг judgy face тэртэй болохоор би дээ. Ер нь ганцаараа ах туртай. Introvert хүн. Чиний хувьд бол одоо нийтдээ адилхан биш. Миний хувьд бол тийм ээ гэж тийм. Тэгээд олон хүнтэй ах дургу. Ганц хоёр сайн найз ахад л надад бол гоё ингээл пүүл санагдд, дүүрэн санагдд тий. Үнэн. За ингүүний гэвд ямар юм бэ? Миний хувьдаа бол би аль алинтай нь амар дотно. Аль алины балансыг барай явж идэг. Тэгээ гэр бүлдээ ер нь бол нэг амар нууж муугаад байхгүй. Ер нь аль болох хэлэх ёстой юм уу да хэлээд бас хэлэхгүй юм уу да хэлдэггүй юм уу тэрийн балансыг хадгалж чаддаг. Найзуудын хувьд болохоор би ер нь амар экстраверт бас
би бол extrovert person тэгэнгүүтээ Гадагшаа тийм ээ. тийм гадагшаа хүмүүстэйгээ ярихыг яг нэг хэсэг introvert. Мэдгүй голд нь гэдэг. Ерөн бол хэлэхэд болохоор их найзуудтай байж үзсэн хүмүүстэй өөрийнхөө өсвөрийнхээ болон эргэн тойрны хүмүүстэй их харилцаж үзээд ерөн бол амар их асуудалд ороод хүмүүстэй маргалтаад их асуудалд ороод одоо болохоор бас нэг хідэн найзуудтайгаа ярилцаж сурсан гэх юм уу. Найзуудтай бас би өөрөө амар ярилцдаг хүн болохоор ингээд бидний дунд асуудал гарлаа гэвэл ингээд чи битгий цухтаад яваа даа ингээд шууд нүдэн дээр хурж ирээд нүүрэн дээр хурж ирээд хэлхэн зөвөө гэж. Тэгээд бинийхээ асуудлыг шийдэж өгөх нь зөв гэж ерөн бол хэлсэн. Тийм миний хувьд болохоор ерөн балансд барай явж байгаа гэж боддог. Яг өсвөрийн хүүхдүүдэд ярих юм бол ерөн бол ихэнх нь найзууд нь нэдэг гэж дүгндэг. Тий, ерөн бол дүгндэг. Яг бол миний зүгээс харж үзэхэд болохоор эцэг их нь бас нэг ойлгодгүй. Одоо заримдаа ийм юм хийж үзсэн, тэр нь ийм юм хийсэн гэхээр эцэг их нь наад чи муухай юм шүү гэж хэлдэг. Найзуудтай хэлэхээр тэрийг дэмжиж өгөө нөгөө галын илүү ингээ бадрааж өгдөг гэж надад харагддаг. Гэхдээ бас нэг талаараа бас ээж авдагаа бас хэрч ярихгүй бол муухай л та. Гэхдээ ерөн бол өсвөрийн наснд бол яг найзуудаа тавих нь илүү их олон бидэг юм. Тэгвэл ойлгодог дэмждэг байх нь их чухал юм байна тийм. За тэгвэл та хоёр маань гэр бүлийнхэн нь одоо та хоёрын тухай ярихдаа ер нь ямар хүн гэж чамайг ер нь гэрийнхэн дүгндэг бол Манай эмээ бол зүгээр ээж эмээ хоёр маань магтаал явчихдаг шууд. Би бүр өөрөө за та болил даа гэл. Тэгтэл ингээл хамаатан садан цагаан сар мараар ирж ирэхэд өө ястай манай эмина гэж агаал яриа явчихдаг. Мэдгүй тэр нь надаа яг нөгөө нэг яг ингээ магтахаар хүний толгойд ингээд за би сайжирчлаа гэдэг юм уу. За би ингээ болцсон гэдэг нэг ингээд нэг тохио өгөөд тэнгуүтээ тэрнийхээ одоо тэгснийхаа дараа ингээд муу болоо явцдаг юм уу яадгийг мэдгүй ингээд одоо жишээлбэл манай охин өстой хичээлдээ сайн гэсэн чил тэрийн сонсонгуудаа жоохон муужраад ирэх гээд байгаа юм шиг тэгээ та одоо магтахаа бол гээл хатуу хөхтэй ах хэрэгтэй гээл хэлж илээлээ. Тэгвэл эмээгийнх нь хэлж байгаагаар тэг гэрийнхнийх нь хэлж байгаагаар чи ямар хүн юм шиг байна? Тэдний хэлж байгаагаар чи ямар хүн юм шиг байна? Амар мундаг охин. Яг юуны хувьд юм бол одоо мундаг гэхээр ямар ойлголт юм бол? Гэр бүлийн ер нь бол бүх юмараа л мундаг баг. За. Гэж л ойлгоод шүү дээ. Хичээлээрээ чи юм дандаа л яг хамаг юм магтаж ярьдаг. За тэгвэл ингэнийг бодож байгаараа за. Тэгвэл яг одоо гэрийнхэн чамааг ингээд ямар хүн бэ гэдэг дээр ингээл магтдаг, урамшуулдаг, хүмүүс ирэхээр ингээл чиний гоё сайн зүйлийн тухай холцдог гэж штэ. Одоо яг энэ үгнүүдийг ингээд сонсоод чи өөрийнхөө тухай би ийм хүн юм байна да гэж ботход нөлөөлдөг болов? Нөлөөлнө. За тэгвэл чи одоо өөрийгөө ямар хүн гэж бодож байна? Би юу? За яг эмээ ээж хоёрын хэлсэн үгээс бол би ер нь гэр орны ажилдаа сайн хүн хайрлахтаа сайн. Тэг хичээл нөө за яг мэдгүй л дээ. Тэг хичээл нөөндөө сайн. Тийм л хүн. Тийм. Гэрийн ажилдаа сайн, хичээл номдоо сайн, бусдыг ингээ хайрлахтаа ч гэсэндээ илэрхийлж чаддаг гэдэг ч юм те. Ямар гоё чамаг нэрээ үнэхээр гоё урамшуулж дэмжиж магтдсан байна. За ингээнэ хайрлж чадчих шүү дээ. харин тий. Ингэнийг юу гэж хэлдэм бол? Олон байгаа дөө. За. Хойд зүрс. Санаа зовхгүй бол сайн муугаас нь холиол хэлээрэй заяа. Мууг хэлнэ яваасаа. Штэ. За. Тэгээд эрхийн балай. Намайг амар эрхийн балай гэдэг шүү дээ. Өстө эрхийн балай л гэдэг. Ээж наав нь. Бүгд. Тийм. Тэгээ эмээ хүртэл эрхийн балай гээл тэ эрхлүүлээ л тийм дөө. Би ч найзууд унтаа хүртэл амар эрхийн балай гээл маа найзууд. За айлын баг гэнгүүл наваг зан заяа. Хамгийн эрхийн бална гээл наваг заагаад байдаг. Ер нь жоох эрхийн. Гэтэ хоёул юу штэ. Айлын баг биш тэ. Айлын баг биш би айлын том. Гэтэ ер нь бол ааштай гэдэг заяа. Ааштай ер нь байх нь зүгээр гэж боддог. Тэгээд эрхийн балай гэдэг. За. Тэгээд ер нь бол амар сайхан сэтгэлтэй гэж ярилцдаг. За сайхан сэтгэлтэй. Ер нь сайхан сэтгэлтэй гэж амар олон хүмүүс ярьж байсан. Амар kind гэдэг дээ шүү дээ. Тэгж хэлж ийсэн. Тэгээд
хүнийг бас амар хайрлаж чаддаг. Өөрөө хайрлуулж өссөн болохоор өөрөө бас хүнийг хайрлаж чаддаг болсон гэж хэлж ийсэн. Тэгвэл чи нөгөө Аминагаас асуусан шиг чи өөрийнхөө тухай тэгвэл хүмүүс ингэж их хэлэхээр гэрийнхэн чинь чамд ингэж хэлдэг байхаар чи өөрөө өөрийгөө одоо хинбэ гэдэг тухай бодохоор юу гэж боддог вэ? Чи ямар хүн бэ гэж чамаас өөрөөс чи асуувал энэ хүмүүсийн хэлсэн зүйлс орж ирэх болов? Орж ирнэ. Ялч шүү. Зарим миний дотны хүмүүсүүд амар хэлжсэн шаартай нэг юмыг дуусгах гэж хичээхээрээ бүр ингээд базаа авчдаг гэж хэлчихсэн. Тэрийг бол ерөн бол хүнд хэрэгтэй байж лээ гэж бодож байна. Тэгээд миний энэ сайн тал гэж бодож байна. Ямар нэгэн зүйлийг барьж авал дуустал нь эцсийг хардаг гэдэг. Үр дүнгийн үздэг. Даваас ивэл устал. Ажил хийвэл дуустал гэж. Тэгээд тэр шиг за хөнгөө ярих юм бол жоохон ирэх юм балай. Ааштай. Тэгээд шаргуу. Тэгээд сайхан сэтгэлтэй. Хүнийг хайрлаж чаддаг. Яг л нөгөө нэг гэрийнхэн чамд хэлдэг зүйлээр чи бас өөрийгөө тийм хүн шүү гэж мэдэрдэг гэсэн. Мэдэрдэг. Гэтэ бас сайхан сэтгэлээ жоохон тэнцвэрүүлжүүлэхгүй бол тий бас гэтэ хэд ааштай байж болохгүй байна. За та хоёр маань нэг хоёр гоё зүйл ярьлаа заа юу. Одоо юу гэх юм гоё гэхээсээ илүү тэрийг дэлгэрүүлж ярих хэрэгтэй гэх юм уу? Хайрлж чаддаг, хайрладаг гэд нэг юм хэллээ шүү дээ. Тэгвэл одоо чи гэр бүлээсээ яг хайр гэдгийг ямар байдлаар мэдэрдэг гэж бодож байна? Энэ л хайр юм байна да гэдэг юм. Одоо мэдхгүй. Яг хайр гэдгийг яг гэрийнхнээсээ яаж мэдэрдэг вэ? Гоё асуулт. За. Би амар олон юмнаас мэдэрдэг. За. Жишээлбэл ээж маань ингээл яасангүй зүгээр халамж тавьж байгаа л хайр гэхгүй юу? Яасан миний охин зүгээр үү ярилцах уу гээл. Тэгэл би ярилцаал. Тэгээ эмээ хүртэл ингээл за мэ хоол ид гээл. Зүр амар нэг жишээ ингээл халамж тавих. Халамж. Өөр болохоор ингээд уурлах. Уурлах нь одоо яг зөв талаараа уурлах. Гүй чи ингэж болтгүй байхгүй юу гэ. Тэр нь бас нэг бодлын ингээд хайрлж байгаа байхгүй юу? Би бол тэгэж ойлгодог. Тэгээд өшөө зөндөө л олон юм байгаа миний толгойд орж ирдэг. Ингүүнэд юу орж ирж байна? Хэрвээ хүсэх юм бол аминаас санах юм бол дахиад хэлээрэй заа. Минь надад төстэй. За. Ерөн бол гэр бүл гэдэг чинь би бинаа зөвхөн ингээд хайрлаад халамжлах биш. Бас хажуунаас нь ингээд алдааг нь бас засаж өгч хэлж явах хэрэгтэй шүү дээ тий. Тэгээд тэр алдааг нь бас гэр бүл юм чинь чамайг хамгийн ойлгодог, хамгийн дотн зүйл болохоор ингээд ерөн бол тэр алдааг нь сонсоод чи юм биш үү гэдгийг сонсоод өөр дээрээ дүгнэлт хийх нь зөв байх гэж бодож байна. Тэр чинь бас нэг төрлийн чамайг хайрлаа, чамайг ингээд одоо энэ өвдөчгүй аасаа, энэ ийм дахиж алдаа, эсвэл одоо эцэг их тэр алдааг хийжсэн байж болно тий. Тэр алдааг хийгээд миний үр хүүхэд энэ дээр бас битээ алдчихаасаа гэж дахиж чам дээр ингээд сануулж иж байж боломжтой байгаа байхгүй юу. Тэр бас хайр. Тэгээд бас нэг чимээгүй хайрлалт гэдэг байхгүй юу. За. Ингээд нэг юм харуулдаггүй үйлдэлээрээ харуулдаг хайр гэж. За. Амаараа хэлэхгүй. Тий, амаараа шүү гэж хэлэхгүй. Тий. Одоо ингээл би чамд хайртай, би өстэй охиндоо амар хайртай гэж хэлэхгүйгээр ингээл орой олгоо ингээл сүү авчирч өгөөл, шоколадтай сүү авчирч өгөөл тий. Тэгэл хичээлээ цаанаасаа ядарсан багт чинь нэг гоё миний охин тийм хоол идэхүү, эсвэл миний охин тийм нэг гоё юм хийхүү гэл. Эсвэл аав хурж ирэл гоё ус үзэм авч идэхүү, гоё амттай юм авч идэхүү гэл. Тэр бас хайр. Тэгэл тиймэрхүү нэг эффект харууллаа тий. Тэд нар амар хөөрхөн. Одоо манай бас дахиад нэг гоё үг орж ирээд байна. Уурлах гэхлээр одоо ингээд зүгээр ойлгож штэ. Яаж тэр уурыг ингээд зүгээр ойлгоод байгаа юм бол аминаг. Уурлах, загнах хоёр хоёлоо өөр. За. Загнах болохоор чи ёстой гэж байгаа л загнадаг. Уурлах нь яг ингээд мэдгүй цаанаасаа эн чин надад санаа тавиад байгаа юм байна гэдэг юм. Угаасаа загнаж байгаа уурлах хоёр ч өөр ахгүй юу. Загнахаар ч буруу юм хийхээр загнаж байгаа штэ. Уурлах ч тэрийг засах гэж оролдохын тулд ингэж яг ингээд хилээд ойлгохгүй болохоор засах гэж оролдохын тулд уурлаж байгаа л гэж бодож байна. Ирж байгаа мэдрэмж нь яг тэг санагдаад идэв юм тий.
яг миний төлөө л хэлж ин да гэдэг мэдрэмж төрөв. Би яг нэрэл энийг яг засах хэрэгтэй байна гэдэг яг ойлголтыг ингэж өгдөг. Мэдгүй тэрийг одоо имигээс л асуудаа. Тэр ойлголтыг яаж тийж харин ойлголтыг яаж ойлгуулад байгаа юм бэ? чиний хувьд бол яг угаасаа ирж байгаа мэдрэмж нь өөр байгаа юм тий. Тэгвэл Ингүнигийн хувьд нөгөө түрүүн алдааг нь ингээ хэлж өгөхөөр бас ингээд хайр сайжирдаг гэдгийгсэн шүү дээ. Яаж хэлвэл чамд тэгж одоо гоёор ороод яаж хэлвэл ингээд хаалт тавьмаар одоо ингээд сонсохыг хүсэхгүй байдаг байдлаар орж ирэх юм бол Хоёр төрөл байгаа хаа. за Яг хөө би ихэндээ бас ээж аавын тэгэж одоо ууралж хагаад наваа загинжин наваа ингээ шүүмжил доош нь хийж ингэж харин тийм шүүмжилж ин гэж боддог энэ өсөрхөн. Тийм ерөн шүүмжилдэг гэж боддtiin хүн болгоно. Хүүхэд болгол. Тэгээд гол нь бас өөр дөрөө ажиллаад үзүүл чи ингээд ойлгож маадгүй. Ээж авч яг юу хэлээд байгааг чи ойлгож маадгүй. Өсвөрийнхөө ерөө өөр дөрөө ажиллаа өөртөө их ярилцаж үзэхгүй бол ерөн болтгүй гэж миний хөвөөсөө боддог. Яг ээж аав яг уурлаад нөгөө нэг намаа ингээд энэ болохгүй штэ гэд хэлэнгүүт би яаж хүлээж авдаг вэ гэхээр за ээж аав яг зөв юм хэлж ийн да гэж би ингээд тодорхойлоод харчдаг заяа. Цаанаасаа нэг яриад идэг ингээд нөгөө нэг залчгаа зогсохгүй болохоор за энэ хоёр жоох хэтрүүлчлээ дээ гэж одоо за болсон гэж. За босно. Би бол өөрөөхөө алдааг олоод харчлаа. Одоо та хоёр арай л хэтрээд байна гэж шууд хэлчихдэг. Үргэлжлээл ахараа. Тий. Залчаад ахаарч тэгээ эсвэл ядаргаатай санагдсан шүү дээ. Өөр дээрээ ажиллах хэрэгтэй гэл дахиад чи гоё үг хэлчихлээ. Өөртөө ярилцах хэрэгтэй гэсэн шүү дээ. Тэгжээч нөгөө яг аав ээжээс ирж байгаа үгийг яг хэрэгтэй үг хэсгээр ингээд шүүлт хийх юм биш үү тий? Яг миний төлөө байгаа эсийг анзаарч эхлэх юм байна тий. Тэгэхээр чиний хувьд хэрвээ хүсэх юм бол хариулаарай за. Хизэнээс яг ямар момент магадгүй ямар үйл явдлаас ингээд өөр дээрээ ажиллаж эхэлсэн гэж бодож байна. Одоо анхандаа бол ингээд шүмжилж байгаа юм шиг санагдаад эсвэл загнуулж байгаа юм шиг эсвэл ингээд буруутгагдж байгаа юм шиг санагдаад яг ямар процесс үйл явцнаас хамаарат чи энийг ингэж одоо гоё зөвөр гэх юм уу сайнаар хүлээж авдаг болсон юм бол. За жараа. Амина ярьж яах вэ? Би бодчих. Аминаас асуулт асуух. За тий. Амина болохоор одоо юу гэдгийг шүүмжлэлийн тухай гэр бүлийнхнээс ирэх чиний төлөө гэж байгаа үг ирэх хоёрын ялгааг нь одоо яаж анзаард юм бол чиний төлөө байна уу эсвэл шүүмжлэл байна уу гэдгийг яаж ялгах юм бол хэцүү юу? Над дээр шүүмжлэл ирж байгаагүй. Гэр бүлээс гэвэл. Тийм гэр бүлээс л хоёул ярьж. За гэр бүлээс бол орж ирэхгүй. Юу нь яг цаанаасаа л мэдрэгдэг. Ер нь тэгээд яг 9 дугаар ангиасаа би ер нь за гэ ер нь бол гэр бүлийнхэнтэй дотн болж эхэлсэн. 9 дугаар ер нь бол угаасаа л дотн байсан л да. Гэхдээ бүр ингээд яг ингээд нөө бүр яг ярьж байгаа юм ингээд за гэдэг яг тэгэж ойлгож эхэлсэн. Тэрнээс өмнө за гэл нэг жоохон хөвчил тийм байсан. Тэр одоо юу тийм эргэлт хийхэд туслаад байгаа юм бол яаж тэгж ойлгоод байгаа юм бол олцсон. Яг л өөр дээр ажилласан гэх юм уу? Би хараа яг бас Аминагийн хэлсэн Аминаа ч гэж тий сая бодчихсон чинь би яг нөгөө нэг өөр дээр нэг 100 амир ажиллаж үзээд тэгээд амир их өөрчлөлт гарсан гэдгийгсэн шүү дээ санаж байна. Санаж байна. Тийм яг тэр үед амир өөр дээр ажиллаж үзээд өөрийгөө ойлгож аваад тэгсэн чинь яг ээж аавын хэлж байгаа зарим нэг өгөөд нь яалтчгүй тийм нэг үнний ортой өгөөд байсан байхгүй юу? Үнний ортой болохоор тэгэл би ойлгоод за яалтчгүй би энэ дээр нэг яалтчгүй ингээс нэг сонирн байгаад байгаа юм байна да гэл тэрэн дээрээ тэг ажиллаа тий. Тэр зүүн хоёлоо өөр дээрээ яаж ажиллалаа? Гэтэ миний яг зүгээс өсвөр насныхаа хэлэхэд болохоор өөр дээрээ ажиллана гэдэг болохоор өөртөө яриад байна гэсэн. Яг ингээ өөртөө за ингүүнээ сайн уу юу байна да юу хийж байна гэж ярих гэхээсээ илүү заяа. За ярих гэхээсээ илүү илүү бичээд те миний зүйлс би бичдэг хүн бүр өдөр болгохынхаа юмыг бичдэг заяа. Тийм. Ингээд за ингээд ямар нэгэн таагүй болсон явдал ч юм уу би зүгээр шууд цаас оллоо юу үгүй юу би шууд тэр тоорн ингэж байгаа л
зур гаргамаар ингээл нэг ярмаар байгаа бүх юмаа ингэж бичээл тэнгуут ингээд цаанаасаа гайг болцдог. Ойлгочдөг гэсэн. Тийм. Гэтэ энэ нь болохоор яг ингээд хүмүүс би бичээр чи ердөөсөө юу ч болдгүй юм байлээ. Яг бичээд үзээ. Бүр яг ингээд нэг бичээд үзвэл амар ер нь бол зохиолчд тэгэж л гарч ирсэн байх л гэж би бодож байна. Гол нь тэрээга хөвшүүлэхгүй бол. Тэгэхгүй болохоор чи ингээл амар лаг те би одооноос өдрийн тэмэл бичнэ гэж бичиж байгаа л 7 өдрийн дараа байхгүй. Тийм биш. Чи ингээд өдөр болгон хөвшээд өдөр болгон бүр ингээд би өнөөдөр сүү авах гэж гэрээсээ гарсан гэдгийг хүртэл бичээд ингээд яваад байвал ингээд сүултээ чиний сэтгэл зүйц чинь өөрөө хүртэл нөлөөлөд тийм доктортой болж эхэлдэг байхгүй юу? Тархийг хуурахад амар амархан заяа. Чи ингээд хүнтэй одоо та ингээд хүнтэй муудалцаад өөдөө тийш хараад 50 гэж өөртөө ингээд албаар итгүүлчихэл тэгвэл тарих тэгэл хуурдал амар амархан итгэждэг заяа. Амар хөөрхөн тарих. Амар сонирхолтой юм. Амар хөөрхөн тарих. За зүгээр л ингээд тэгжиж бас өөр дээрээ ажиллаж болно. Эсвэл чи зүгээр гоо ингээ гадуур гараа шууд алхаад яв заяа. Чи ингээд юм сонсомоор байна уу? Эсвэл дуу сонсомооргүй байна уу? Зүгээр л алхаалаа. Алхах гэдэг зүйл чинь болохоор өөртөөгөө бас ярилцах боломжийг олгож өгч идэг байхгүй юу? Цаг өгдөг. Тийм цаг өгдөг. Эсвэл чи өөртөө цаг зарцуулаад жимд яваад үз. Йогд яваад үз. Ууланд алхаад үз. Эдгээр чинь чамайг болохоор өөртөө чинь ярилцуулах боломжийг гол нь ганцаараа л байх нь чухал. Тэгэд хүнээс нэг амар өөрийгөө битээ асууж байгаарай. Миний нэг юм байдаг байхгүй юу? Чи чамайг өөрөөс чинь хинч ойлгохгүй. Эцэг их чинь хаяа бас чамайг ойлгохгүй байгаа. Яг бол чи хамгийн чамайг мэддэг хүн бол чи өөрөө байдаг учраас чи хинээс ч өөрийгөө одоо би ийм бидтэй чи намайг юу гэж боддیں гэж яг хуу зүгээр найзын хуваар юм уу нөхөрлийн хайрын хуваар асууж болно. Гэтээ яг өөрийнхөө дотоод хүнээс битээ гэж асуугаарай. Ухаантай үгүй л. Баярлалаа. За юунаас ийш орчоо өөр дээрээ ажиллах тэгээд ингээ өөр дээрээ ажиллах буюу өөртөө ярилцаад өөрийгөө сонсоод анзаараад эхэлсэн чинь нөгөө гэр бүлийнхний хэлж байгаа үгийн үнэн зөвийг ялгаад эхэлсэн. Яг өөрийгөө ойлгоод эхлэхэд л бусдыг ойлгож чаддаг л болчихгүй. Өөрийгөө ойлгосон бусдыг ойлгоно. Яг аминыг хэлсэн. Тийм. Чи бас их ухаантай хэллээ. Ингэвний. За тэгвэл гэртээ одоо жоохон сэдв өөрчлөгч шүү за. Гэрийнхнийхээ хажууд өсвөрийн одоо хүүхдүүд би нэг өнгөрсөн 7 хоногт өсвөрийн нэг охинтой уулзалт зөвлөгөө өгсөн байхгүй. Тэгээ тэр үеэр гарч ирсэн зүйл нь юу вэ гэсэн? Одоо гэртээ орохороо гэртээ өөрийнхөө байж чаддгүй гэдэг зүйл ярьсан байхгүй. Гэртээ гэрийнхэндээ тэр нөгөө сөрөг сэтгэл хөдлөлөө гаргаж чаддгүй. Гэрийнхэндээ уурлж чаддгүй. Одоо юм хэцүү байгаагаа харуулж чаддгүй. Тэг өрөөндөө орохороо л яг нөгөө комфорт буюу нөгөө ганцаардсан ч өрөөндөө ууралсан ч одоо ингээл гонигтай байсан ч яг тэр зүйлийг гаргадаг, тэр сэтгэл хөдлөлөө гаргаж чаддаг орчин нь миний өрөө гэрийнхэн биш гэр бүлийнхнийхээ хажууд чаддаггүй гэд хэлжсэнийг одоо санаж байна. Энийг өөрсдийнхөө хувьд болон зүгээр өсвөрийнхний хувьд яагаад юм байдаг гэж бодож байна гэдгийг гуруулаа тайлбарлах гэж оролдъё гэх үү. Нэгэнд гэр бүлийн орчин чадахгүй байгаа гэсэн юм чинь. Надаас бол энэ эцэг ихийн зүйл ах гэж бодсон. За уус эцэг их яадаг үгүй. Холбоотой эцэг ихээс хамарч байгаа гэж юу? Орж ирэнгүүт ингээ бадцдаг. Чи яна хөлөө яг яага наана тавиад аа. Яг хөлөө тавьсан. Өөгүй яна би зүгээр яг тийш авсан шүү. Тэгэл үгүй чи на хоол мол асгаж чи амар сони юм бэ гэл бүр ингээд баян нөө шүүн тэр нь ингээд санаа тавьж байгаа нь одоо зүгээр ингээд зүгээр тайван өөрийнхөө байж ахт нь ингээд уурлаад ахаар чи энэ бол санаа тавьж байгаа зүйл огт биш. Бүр цаанаасаа ингээд нэг хайгаад байгаа юм шиг би зүгээр ингээд гараа тавьж байгаа чи на гараа болооч ямар тэнэг харагддгийг ингээд тийм байгаа учраас хүүхэд яагаад өөрийнхөө байж чаддаггүй. Эцэгтэй хамаатай. Эцэг ихэн зүгээр л яг өөрийнхөө нь байлгаад хайцахтаа л гэж хүсэж байна. Яг тэр үед бол зарим эцэг хитрхийн нөгөө үйлдэл хөдлөлийг нь цэвэрхэн байлгах гал, нямаа байлгах гал, эсвэл ингээд яг өөрийнхөө таатаа байгаагаар байлгах гэдэг юм болов уу?
Тэгвэл тэрийг зөв байдлаар нь зөв ингэж хийлж та миний охин чинийгаа ингэ тавьж болтгүй шүү гэж ингэж хийлвэл бас өөр штэ чи наатахаа тавиха байл гэл. Ингээ хоёр өөр шал өөр юм байгаа штэ. За нэг шалтгаан юм байж магадгүй. Ингүүний юу гэж бодож байна? Яагаад өсвөрийнх нь тэгээд гэртээ өөрийнхөө байж чадахгүй, өөрийн сэтгэл хөдлөлөө гэрийнхнийхээ хажууд гаргаж ирж чадахгүй юм бол? Яг нэг нь Аминагийн хэлсэн зүйл байна. Нөгөөх нь болохоор харамсаад ээж магадгүй. За. Одоо шилбэл ээж аав нь намайг ингэж өсгөж яхад би хажууд нэг инехгүй бол ээж аав намайг ингэж өсгөж яхад ч ингэж гуниглаж болохгүй гэж өөрөө харамсаж ээж магадгүй л. Ингээд одоо ингээд би ингээд дүүдээ ингээд амар гоё ингээд хандаал гоё ээжсэн чи гинт муухай ингээд уурлаад байвал чи яа гомдоод байгаа би ингээд чамд гоё ингээд сэтгэл гаргаж яхад чи ингээд тэнгуут маадуу би игчийн хажууд ингэж уурлж болохгүй юм байна гэж ойлгож штэ тий. Тэгэл сэтгэлээ миний хажууд ахта хаагаал байвал яг тэр байж бас мааталтай л юм. Би бас яг тэр хүний гэр бүлийн асуудлыг сайн мэдэхгүй байгаа болохоор зүгээр гаргалгаан дээр бол ингэж гаргаж ирж. Нөгөө байж болох шалтгаан тий. Тэгвэл та хоёрын хувьд одоо тэр сэтгэл хөдлөлүүдэд чөлөөтэй гаргаж чаддгүй. Яа чи нэ. Чөлөө би зүгээр баг эзэн нь болчтой. Гэж заалцтай гэрээ эзэн шиг л амар байдаг гэртээ бол. Тэггүй нэ. Алмсан. Окей, би гэртээ ингээд би комфорт ахаараа орилоод идэх байхгүй юу? Ингээд гэж орилоод идэх байхгүй юу? Маа найзууд эднэр бол бөөнөр гэрт аав ээж бол би марл хаяа гэх. Маа дүү ингээд би орилонгууд ингээд энэ анаа дахиа галзуураад дээ шүү гэсэн. За тэгвэл эсэргээрээ чи тийм байж чадаж байгаагийнхын шалтгааныг чи өөрөө юу гэж бодож байна? Одоо тийм орилж чадчихин, бүр эзэн юм шиг аашилж чадчихин. Хүснээр ингээ өөрийнхөө жинхэнэ байгаагаараа аашил сэтгэл хөдлөө гаргаж тухтай байж чадж байгаагийн шалтгаан нь юу юм бол? Одоо өөрийгөө сонсвол зээжээрээ хөвгөлтэй царай гаргаад ахаар нэг төрөд ш. Нэгт болохоор эцэг их маань тэгэж амар намайг таагаад байдгүй. Базаад байдгүй. Тэгээ би өөрөө жоох асуудал би бас дүүгээ жоохон бацах гэдэг юм аа. Мэдгүй би яг айлын том тэгээ жоохон бас нэг хэсэг жоохон сэтгэл зүйн дарамт эднэрт орж исэн болохоор одоо дүү дээр амар гаргачих гээд байдаг гэсэн. Одоо тэгээ тэрээгээ ойлгоод ээж автай ярилцаад дүү дээр ойлгох гарахгүй байх хичээж байгаа. Тэрнээс бол манай эцэг их болохоор айл болох одоо намайг амар сайн ойлгож байгаа. Тэгээ ойлгоод тэгээ би тэрнээс хойш шууд ээж авыг амар хурдан ойлгоцсон. Тэгээд өөрөө тэгээд ерөө шууд сэтгэл зүгөө амар гаргадаг болсон гэх юм уу гэртээ. Нааг хориглох хүн байхгүй гэх юм уу? Аха. За. Чөө сонин болчихлоо. Аха зүгээр. Аха энэ чинь нөгөө зөндөө олон шалтгаантай байхгүй. Тий, олон шалтгаан байгаа л. Тэгэл би та хоёроор гаргаж ирэх гээл. Надтай болохоор хамт орилт одоо юу гэдэг хамт ингээл би зүгээр амар дураараа байдаг. Тэгж яад хамт зүгээр яг хамт ингэж дураараа байдаг гэх юм уу? Ердөөсөө ингээл байж хат ингээл ингэхгүйгээр зүгээр хамт орилаад ээж тойр зүгээр гэрт ингээл бүр нэг инээдгүй юм харангуутаа хойлоо бүр ингээд амар инээдэг гэл эмээ харангуутаа за сүртэй юмртэй ер нь ингээд нэг өөрт яг гэртээ ингээд бүгдээр яг өөр өөрийнхөө байдаг. Тэгэхээр яг ямар ч тийм нөгөө шүүмжлэл өдр юу ч байдгүй болохоор надад цаанаасаа тэгээд ирсэн л баг. За энэ үгэн дээр ш нэг юм хүлээн зөвшөөрөгдсөн гэдэг үг заавал хамт явд юм байна. Тийм ээ тий. Тэгэхээр хоёрт юу орж ирж байна? Одоо чи байгаагаараа л хүлээн зөвшөөрөгдсөн байгаа учраас нөгөө тойрын хэлээд байгаа хайр гэдэг зүйл чинь хүлээн зөвшөөрөгдөх гэдэг үгтэй өөрөөр хамт явд юм байна л та. Тэгэхээр тэрийгэ мэдэрж байгаа одоо хүүхэд хичнээн өсвөр насн дээр ирсэн ч гэсэн яг тэр бүх зүйлээ нуухгүйгээр илэрхийлж чаддаг гэд сэтгэл зүйчтэй бол тэгж ирнэ. Магадгүй. Тэгэхээр хүлээн зөвшөөрөгдөн гэхээр чи эцэг ихтэй хүлээн зөвшөөрөгдөн гэхлээр сонио үг вэ нүү? Та хоёрт яг яаж орж ирж байна? Ямар жишээ орж ирж байна? Үгүй байгаагаараа хүлээн зөвшөөрөгдөн гэхээр зарим нь ингээ нэг эцэг ихтэй нэг голлогдсон юм шиг ингээ мэдрэгддээ штэ. Тийм байдаг. Тийм.
Тэгээд яг тийм хүүхдүүдэд хүлээн зөвшөөрөгдсөн гэдэг нь ингээд амар тийм хүнд болж орж ирж магадгүй. Гэхдээ зарим нь одоо яг нас шиг ингээд хүлээн зөвшөөрөгдсөн гэдэг юм угаасаа л төрснөөс ахуулаад тийм байсан шүү дээ. Ингээд тиймэрхүү бодолд орж ирж байгаа. Ер нь бол эерэг сүрэг хүүхдүүдээс л хамаарах байх. Одоо эерэг бодолтой ч юм уу. Тийм. Хүлээн зөвшөөрөгдсөн гэдгийг яаж мэдэрдэг юм бол? Хэцүү асуулт байна. Өмнөх асуултан дээр надад За өмнөх дээр нь ч хэлсэн бол. Өмнөх дээр болохоор эцэг ихээс бас нөгөө хүлээн зөвшөөрөгдсөн гэдэг нь шүү дээ тий. Нөгөө зарим хүмүүс ч өсөөгүй жирэмслэлтээс болоод хүүхэдтэй болоод тэгээд гарч ирэнгүүт нь ингээл бистэ чамаа хүсээгүйсэн чи өстө энэ гэр бүл хүлээн зөвшөөрөгдөг байхад чи төрсөн гэл тий. Тэр хүүхдсэн тэгээд би ингээд би энэ гэр бүлд яах гэж төрөө би өөрийгөө буруутгаа тий. Яг үнэ хэлэхэд яг иймэрхүү тэгж оздог хүүхдүүдэд хэлэхэд бол энэ бол чиний буруу биш ээ. Чи одоо эцэг их чинь чамайг хүлээн зөвшөөрөхгүй тэгж байвал зүгээр л орхичих. Тэгээд шөөрөхгүй л нэц. Чи өөрийнхөө гэр бүлийг зохион бүтээх боломжтой. Тийм болохоор ерөн бол өсвөрийн наснд хэлэхэд чи ингээ хүлээн зөвшөөрөгднө байна уу аль болох тэрийг битгий тоогоорой. Ээж аав чинь хүлээн зөвшөөрч ивэл ерөн бол баяр хүргэе. Яг бол хүн заавалч нэг газарт ингэж хүлээн зөвшөөрөгдөж бас амьдрын гэсэн нэг ойлголт байхгүй. Яг бол хүн болгоо өөрийн гэсэн үнэт эрдэнэстэй байдаг. Тэрийг тэгээд хүмүүс заавалч хүлээн зөвшөөрөдөг бас аль байхгүй. Аминад юу орж ирсэн? Надад болохоор зарим хүүхдүүд болохоор тэрийг ингээ хүлээн зөвшөөрдөгдөхгүй ч юм уу эсвэл ингээд ээж аав хоёр нь ингээд амар одоо нөгөө proud гэдгийг штэ. Proud одоо ээж аваахаа proud болохын тулд ингээд муу зүйл ч юм уу сайн зүйл ч юм уу хийх гээд заавал ингээд нэг би тийм штэ гэдгийг ингээд нотлох гээд байдаг хүүхдүүдийг би бас анзарч ирсэн. Олон байдаг дөө. Тэрнэр болохоор энэ үед бол яг би эцэг ихийг буруутгах гэж бодож байна. Үгүй анханасаа тэгээ яг яах гэж ингээд ер нь мэдгүй цаанаасаа л эцэг их өөртөө яг ингээд юмнуудаа төлөвлөхгүй яасан юм бэ? Одоо төлөвлөхгүй гэсэн ингээд хүүхэд гарч ирсэн бол энэ чи хүний амт чинь тийм тоглоом биш шүү дээ. Тий. Тэгээ тоглоом биш ч би чамайг яахгүй байсан гэдэг үгийг хүүхдэд надад л бити хизээч бити хэлжээ. Энэ амар том шарх болдог гэдэг л маш том шарх. Зөв сонсоод л энэ ганц хүүхчин амиа орлох хүртэл оролтдоо шүү. Тийм. За би бол хинч шин байна. Би хинч хэрэггүй юм байна гэдэг. Тийм. Хүлээн зөвшөөрөгдөн гэдэг нь яг нөгөө хоёрын хэлснээр байгаагаараа би ингээд цорын ганц шүү. Тийм, цорын ганц. Хүн болгоо өөр шүү. Үнэт эрдэнэстэй байдаг. Тийм. Яг үнэт эрдэнэстэй байдаг. Тэгээд нөгөө алдаа гаргахаар би хинч биш болохгүй шүү. Алдаа гаргасан ч би яг бигээрээ л байна. Харин сайжирч болно шүү гэдэг энэ нөгөө шүүмжлэхдэггүйгээр яг байгаагаараа одоо намайг хайрладаг хүн байдаг гэдэг бас тэр үн цэнийн бодолтой хүлээн зөвшөөрөл хоёр холбоотой байдаг. Тэгэхээр яг Аминагийн хэлсэн энэ гол суур бодлоос тэр нөгөө амиа хорлох тухай бодол энэ төр эсэргээрээ өрнөдөг, гарч ирдэг гэх тээ. За нэвтрүүлэг өндөрлөхөд бас цөөн хором үлдсэн байна. Тэгээ өнөөдөр бид нэр амьдралын хүч сэтгэл зүйн нэвтрүүлгээрээ гэр бүл бидэнд хэрхэн нөлөөлдөг вэ гэж юм. Тэгвэл яг сая сүүлийн тухай нөгөө хүлээн зөвшөөрөх, гэртээ байгаагаараа байж чаддаг гэдгийг ингээд ярих юм бол гэр бүл бидэнд ер нь яаж нөлөөлдөг юм шүү. Ирээдүйн одоо ингээ бие хүн болоход том болоод өөрийн гэсэн үзэл бодолтой болоход маш том нөлөө үзүүлдэг. Ингээл зүгээр ингээ шантарлаа гэж бодоход л ингээл босгоод ирдэг. Тийм байхгүй юу? Ер нь гэр бүл гэдэг үг шантарсан ч гэсэн би бинээ ингэж байгаа л аваад урагшаа явдаг. Ер нь бол тэгээс амар гэр бүлгүй байна гэдгийг би бүр төсөөлөхгүй байна. Би бүр яг яагаад төсөөлөхгүй байхгүй юу? Тийм. Гэр бүл гэдэг бол миний хувьд бол амар чухал зүйл. сайхан гэллээ гэдэг. Хөөрхөн. Ингүнээ юу гэж бодож чинь чамайг ирээдүйд насанд хүрсэн хүн болоход тий. Чиний гэр бүл чамд яаж нөлөөлж байгаа л ер нь Гэр бүл маш том нөлөөлнө. Одоо нийгмийн юун дээр одоо нийгмийн байр суурин дээр
нийгмийн хүрээнд дотор эхлээд гэр бүл тэгээ дараа нь нөгөө нэг найзуудын хүрээлэл гэж явдаг. Тэгэхээр нийгмийн хүрээлэл дотор хамгийн эхэлж нийгмийн харилцаанд ордог зүйл болохоор гэр бүл гэдэг. Тийш явдаг. Тэгэхээр гэр бүл гэдэг зүйл маш том чухал. Гэтэ гэр бүлийг чи өөрөө ч бүтээж болно. Эсвэл чи хүсээгүй байхад гараад ирдэг ч зүйл байж болно. Тэгээд бас гэр бүлийн харилцаа гэдэг ерөн бол чиний анхан үндсэн суурь болохоор тэрийг амар ерөн бол ингэ нандинаж явахгүй болохгүй. Бас хэрвээ муу бас гэр бүлийн хүрээлэл байгаа штэ. Тэрнээс олж бас маш олон хүмүүсүүд сэтгэл зүйн трама авна. Тэрнээс олоод өөрийнх нь бүтээсэн гэр бүл хүртэл ингэ бас ингэж дарамтанд орох боломжтой болж байгаа байхгүй. Яг үнэ. Тэгэхээр гэр бүл гэдэг зүйл ерөн бол энэ сэдв бол амар том сэдв. Хүн болгонд дэдэг дуусахгүй. Тий, ерөн бол яриад байвал дуусахгүй яа гэвэл хүн болгонд дэдэг, хүн болгоны амьдралд явагдаж байдаг асуудал, одоо гуйнаг, трама, ад жаргал бүх зүйл гэр бүлийн үндснээс үүсдэг гэж би хэлж байна. Тийм, манай ингүүнийг хэлсэн шиг магадгүй хин нэгэн бидний ярьж байгаа шиг гэр бүл төсөөгүй, тий? Эргээд харсан чинь гэрийнх нь тийм өөрийнх нь үн цэнийг өгөөгүй, магадгүй хайрлагдсан юм шиг санагддаггүй байлаа гэд чи тийм үн цэнгүү тий хэрэггүй хүн гэсэн үг огтоосоо биш шүү гэж яг хэлмээр байгаа байхгүй тий огтоосоо биш. Хинч чамаа ингээд чи ингээд ийм доошоо хажиал хинч биш гэд бичиж бодоорой. Яагаад гэвэл чи амар том үн цэндээ өөрийн гэсэн тийм болор эрдэнтэй даймондтэй тэр чин чи тэр агаалгүй бэлдүүлээл яв. Тий өөрийгөө үн цэнтэй гэж бодоод явах хэрэгтэй. Харин тэгж мэдрэхт нь илүү амархан болгож өгч байгаа хүмүүс бол гэр бүлийн гишүүд тий найзууд нь тэгэд ирээдүйд учрах магадгүй хайртай хүн нь ч юм уу тий тэдгээр хүмүүс бол өөрийгөө нөгөө мэдрэхт нь илүү хортон тусалж байгаа ах тий амина хэрвээ мэдэрээгүй тий хин нэгэнд хэрэгт нь хилээгүй болвол тэглээгээд тийм бишээ гэсэн үг огт биш шүү ойлгох бахан биш гэд. За нэвтрүүлгийн өндөрлөхөөс өмнө би нэг гоё асуулт бэлдсэн юм аа. 2025 онд дуусах чинь тэгээд гэр бүлийн тухай ярьж байгаа. Энэ жил гэр бүлийн гишүүдээсээ бүр яг топ хинд нь илүү их талархмаар байна. Тэгээ мэдээж бүгдэнд нь л талархаж байгаа. Гэхдээ яг энэ үйлдэлт нь би үнэхээр их талархсан энэ жил гэд. Зүгээр талархаж байгаа үнэ хэлж болохоо үйлдэл юм биш. Болно л доо. Болно. Үйлдэл хэлж гэлэн да. Үйлдэлийн хэлүүлчих гээл авир гоё. Гоё зүйл юм чи. Чи гоё зүйл хаалцах байгаа юм чи ингэж. Амар том secret ээ. За. За хамгийн их түлхийн талархаж байна. Хоёр хүн байгаа маа. За. Ерөн бол ээж авлаа л та. Амар их талархаж байна. Тэгээд энэ жил нааг амар ойлгоод тий. Нааг ингэж би бүр яат ч юм энэ жил би бас гэр бүлийнхаа өмнө жилийнхаасаа илүү дотн болсон юм шиг надад санагдчихж байгаа. Миний хэлсэн юмуудыг ойлгоод намайг нэг өөр нэг том хүн болж байгаа, өөрийн ертөнцтэй хүн болж байгааг ингээ улам ойлгоод тэгж явж байгаа надад амар гоё. Вау, намайг ойлгож чадчих штэ гэдэг зүйлийг маань амар том харуулж өгсөн. Тэгээ миний төлөө амар хэм хийж байгааг ойлгож байгаа болохоор би тэрийг ингэж ямар ч үн цэнгүй замхардуулахгүй тулд амар хичээж байгаа бас. Гоё. Чамааг яг тусдаа том хүн өөрийн гэсэн ертөнцтэй гэдгийг чинь ойлгож эхэлсэн үйл хөдлөлүүд нь үнэхээр талархмаар байсан юм шүү дээ. Үнэхээр таларх. Өсвөрийн үеийнхэнд бас яг тэр үнэхээр хэрэгтэй байдаг шүү. Би ялхаа топ моф гэж явмаар байна. За. Би зөв байгаа бүх гэр бүлийнхэндээ талархъя. За чи юунд нь талархаж чинь тэгвэл? Манай эмээ хоёр болохоор би ингээд ер нь бол хичээлээр би амар хямардаг. Ягаад чи ингээд нэг юм ингээд ойлгохгүй болохоор тэрийг ойлгож чадахгүй болонгуудаа хямардаг заяа. Зарим нь ингээд за ойлгохгүй л тэгээд дахиад би ингээд бүр ингээд тэр нь шар биш байхаа. Ягаад чи зүгээр ингээд ойлгох гээд хичээгээд байгаа мөртлөө ойлгодгүй. Хичээлээ. Тийм. Хичээл дээр ч ер нь тэгээд бас ямар нэгэн зүйл төр ч юм уу сургалт дээр ч тэрэн дээр ингээл яг яал шантрахгаал ирэхэд яг сайн хэлдэг шиг босгоол ирдэг. Ямар үг жишээ ямар үйлдэл нь босгож ирэх вэ? Яг олон зүйл байгаа. Амар олон. Миний ярилцуу гэдэг үг.
би тэгэл ярилцаал ирэнгүүт би ингээд ингэсэн чи тэгээд энийг ойлгохгүй ах юмаа гээл тэнгүүт за чи ингэж тэгээд ингээд замын маань ингээд замраагүй байсан замыг маань тэгшгэн болгож өгдөг. Тийм план да. Тийм болохоор гэрийнхэндээ бүгдэнд нь талархаж байна. Ер нь бүх юмд л талархаж чинь ганц тэр ойлгохгүй байгаа даач. За. Нэвтрүүлэг маань энэ хүрээд өндөрлж байна. Тэгээ магадгүй та он тусгаас өмнө гэр бүлийнхэндээ бас хүнд талархаж байгаагаа хэлээрэй. Яагаад гэвэл гэр бүл бол бидэнд хамгийн үнцэнтэй бидний эв нийтлийг бэхжүүлдэг, бидний харилцааг сайжруулдаг, бидний сэтгэл зүйг дээшлүүлдэг, бидний амьдралыг илүү сэтгэл ханамжтай, аз жаргалтай болгоход тусалдаг хүмүүс шүү. Тийм болохоор он тусгаас өмнө гэр бүлдээ талархснаа бас яг юунд нь талархснаа илэрхийлээрэй гэж уриалмаар байна. Харин өнөөдөр ханиадтай байсан ч гэсэн тийм ээ өөрийгөө дайчлаад хүрээд ирсэн цаг гаргаад хүрээд ирсэн Амин Эрдэнэтэй баярлалаа. Ингүүнэд бас баярлалаа. Ингүүнэдээ бас баярлалаа. Та хоёр маань одоо нөгөө энэ 7 хоногч улирлын төгсгөл хэсэг гээд те үнэхээр ачааллахтай, шалгалттай маш олон зүйлсийн дундаас 11 дөрөнгө гэж хамгийн ачаалал авдаг жил ахгүй юу. Энэ үед бас ингээд хүмүүст хэрэгтэй зүйл ярина гэдэгтээ итгээд тийм ээ. Хэрэгтэй зүйл байгаа гэдэгт найдаад хүрээд ирсэн та хоёртаа бас баярлалаа. Баярлалаа. Аминад бас хурд идэгэр. Бас өрсөн дэх баярлалаа. Ер нь ирэх болгонд амар баяртай байд шүү. Баярлалаа. Тэгээд гэр бүлийн радио 104.5 өнөөдрийн нэвтрүүлэг гэр бүл маань бидэнд хэрхэн нөлөөлдөг вэ? Энэ заавал өсвөр насныхан биш шүү. Ямар ч насны хүн бас гэр бүл нь танд яаж нөлөөлж байгааг эргээд нэг хараарай гэж хэлмээр байна. Найруулагч Мизөө хөтлөх сэтгэл зүйч гэрлээ байла. Түр баяртай. Bye bye. Ирээд буцах богинохон цаг хугацаанд хамгийн түрүүнд өөртөө таалагдж амьдр. Тэгж байж л өөрийгөө ч бусдыг ч хайрлаж чадна. Сэтгэл зүйн боловсрол олгох амьдралын хүчийг нэвтрүүлэг танд хүрэлээ.